За туулын хурдны замын төслийг би хамгийн анх дэмжижсэн юм аа. Яа тэгэхээр энэ төвчрлийг бууруулах бол Улаанбаатар хотын хамгийн гол асуудал болж байна. Гэтэ энэ асуудал бол энэ чуулганаар бол яралтай гормор орж ирсэн. Гэтэ тухайн үед бол маршрут, байршлын наривчлсан шийдэл, байгаль орчны нөлөөлийн бодит үнэлгээ хангалттай биш байсан нь өнөөдөр харагдчихаа. Өнөөдөр бол бодит байдал дээр бол одоо голоо дагсан гүүрэн хийцэлтэй хурдны зам баригдах юм л да. Тэгэхээр яг энэ хийцлэр бол 1960-аас 80-аад онуудад бол нэлээд олон улс орнууд хэрэгжүүлсэн юм билээ. Гэхдээ урт хугацаанд энэ бол одоо сөрөг нөлөөтэй, байгаль орчинд асар их сөрөг нөлөөлтэй, тоосчлт, хог шороо хүний эрүүл мэнд, эрүүл амьдрах орчинд сөрөг нөлөөтэй байгаад байгаа учраас улс орнууд энэ гүүрэн гарцаа эргүүлээд буулгаж, дахиад өндөр зардал гаргаад буулгаад эхэлчихсэн. Тийм учраас энд эргэлзээ төрөөд байгаа юм л да. Тэгэхээр миний асуулт, техник эдийн засгийн үндэслэл чи юу яг хийгдсэн юм уу? Ямар дугаартай техник эдийн засгийн үндэслэл гарсан юм? Энэ техник эдийн засгийн үндэслэл дээр энэ улс орнуудын энэ сөрөг нөлөөллийг та нар юу гэж тусгасан юм? Байгаль орчны үнэлгээ муу адил. Энэ ард иргэдийн саналаа хэрхэн суулгасан? Өнөөдөр энэ СЭВ туул гэдэг энэ хөдөлгөөнд оролцоод байгаа энэ иргэдийн санал онолыг энэ байгаль орчны үнэлгээндээ суулгаж чадсан юм уу? Суулгах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо энэ сонгосон тараас байршил нь урт хугацааны хөгжлийн байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн ямар баталгаа байгаа юм? Хэрвээ олон улсын туршлага энэ одоо сөрөг байдлыг давтахгүй байна гэсэн баталгаа яг гаргаж өгч чадах уу? Нийслэлийн зүгээс. Цаашлаад энэ төслийн тараас байршлыг дахин нягтлж илүү оновчтой хувилбарыг судлах боломж одоо байна уу? Хэрвээ байхгүй гэж үзэх юм бол та бүхэн энэ одоо төслөө үргэлжлүүлэх юм бодолтой байна уу? Ер нь энэ тал дээр нэг санааг нь авчия гэж бодож байна. Тэгээ эцэст нь хэлэхэд бол яг төгжрлийг бууруулах бидэнд бодит шаардлага байгаа нь үнэн. Тэгвэл бид нар амьдралын чанарыг бууруулж болохгүй байхгүй юу? Нийслэлийн амьдралын чанарыг бууруулж болохгүй. Бид нар шийдэл хэрэгтэй. Гэхдээ зөв шийдэл хэрэгтэй. За хариулт авъя. За Пунсалмаа гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга нэгдүгээр оролцогч даваадлаа. За таны хэлж байгаа асуудлуудаа санал нийлж байна. Зарим хот улс орнууд яг ийм гүүрэн байгууламжаа буулгаж байгаа асуудлууд байгаа. Би бол энтэй 100% тантай санал нийлж байна. За Улаанбаатар хотоос энтэй уялдуулаад судалгаа тооцоож үзээд зарим одоо хотын төвийн эсгүүдийн зогсоол замуудыг автомашингүй гудамж болохоор ингээд төлөвлөгдөд явж байгаа. Түрүүн манай архитектор төлөвлөж Батбол дарга маань өөрөө энийг жил гарны өмнө хариуцаад явж исэн. Ажлын гүйцэтгэл 70% дээр очиод гацсан байсныг нийслэл Улаанбаатараа татаж аваад бол дуусгаж байгаа. Ийм учраас бид нар Улаанбаатар хотын цаг үеийн одоо тэлэлт хүн амын шаардлагад уялдуулаад зарим гудамжнууд автомашингүй гудамж байя. Улаанбаатар хотын явган замыг нэмж тэлий гэдэг одоо зураг төсөл тэзүүг бол одоо ойрын хугацаанд эцэслээд энэ жил Улаанбаатар хотын 6-4-д ойролцоогоор 66 км урт явган замыг тэлэхээр бол төлөвлөж байгаа. Хоёр байрал дээр бол автомашингүй гудамж болохоор ингээд бол төлөвлөж байгаа. Тэгэхээр бол тань хэлж байгаа зөв. Тэгээ бид нар бол яг энэ туулын хурдны замыг яагаад зөв гэдэг нэг бол тараасуудыг бол 2008 оноос эхлээд манай Батбол түрүүний архитектор байхдаа өөрөө эхлүүлж ингээд судлаад явж исэн юм түүхтэй. Тэгээ бид нар боломжит бүх хөлбөрүүдийг судалсан. Анхны тараасаас бол нэг хол зөрөөгүй. Одоо байгаа хамгийн боломжит зөв, хамгийн байгаль орчинд бага нөлөөтэй, эдийн засгийн өндөр өөр нөлөөтэй гэдэг төсөл учраас бид нар бол энийг бол ингээд сонгоод бол хэрэгжүүлж байгаа. За тэзүүг бол сүүлд 2025 оны 1-р сард Улаанбаатарын харьяа хот төлөвлөлт судалгааны институт орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бол туулын хурдны замууд тэзүү төсийг бол шинжилэн боловсруулж батлуулсан. Зам тээврийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр орж салбар дэд зөвлөлөөс гарсан зөвлөмжүүд аваад ингээд батлуулаад ингээд явсан байж байгаа. Зөвлөмжн дээр бол ер нь хэрэгжүүлэх явц нарийн зурган дээр шаардлагадах гүйцэтгэх бол зөвлөмжүүдийг өгсөн. За бид нар энэ шаардлагын дагуу төсөл хэрэгжүүлэх үедээ менежментийг хийж бол энэ шаардлагуудыг бол биелүүлээд тайлангаа ингээд хэрэгжилтэн дээр яваад хамгийн сүүлд төсөл дуусахад улсын комисс дээр за анх ингээд батлагдахдаа ямар зөвлөмж өгсөн, хэрхэн биелсэн гэдэг бол дүгнүүлээд ингээд явдаг ийм журамтай. Үүнийхэн дагуу бол хэрэгжүүлээд явж байгаа. За Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах хамгийн одоо өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөр гэж одоо ардсан намч бас 2 мөрийн хөтөлбөртөө 24 онд оруулсан, Монгол Ардын намч оруулсан 2008 оноос хойш ингээд төлөвлөөд явж исэн ийм төсөл учраас энэ төслийг бид нар Улаанбаатар хотынхоо төгжрлийг бууруулах зорилгоор бол хэрэгжүүлэх шаардлагатай. Байгаль орчинд барилга өсрэлт хийж явах үед бол дунд зэргийн нөлөөтэй
Гэт бүх төрлийн нөлөөд нь гарсан. Харин ашиглалтын үед бол бага нөлөөтэй гэсэн дүгнэлтүүд бол ингээд амтан аймаг, ургамал, мод ингээд нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр гарцсан байгаа учраас бид нар одоо тэр байгаль орчин менежментийн төлөвлөгөө нарийнсан үнэлгээ тусгацсан дагуу менежментийг хэрэгжүүлээд энэ төслөө хэрэгжүүлнэ. За байгаль орчны яамны төлөөлөл нэмж хариулъя. За энэ нэмэлтээр хариулъя. Байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн яамнаас Алтан цол байна. За гишүүн асуултанд хариулъя. Иргэдийн нийтийн хурлын сан тэмдэглэл тусгасан үгээд туслын хамрагдах нутаг дэвсгэр бол 4 дүргийн 15 хороо амрагдж байгаа. 15 хорооны иргэдийн нийтийн хурлын санал тэмдэглэлийг төсөл хэрэгжүүлэгч захиалагч байгуулвал тайланд иргэлэхтэй тусгасан байсан. Энэ бол үнэлгээний тухай хуульд заасны дагуу зайлшгүй тусгагдах ёстой бичиг баримтын нэг нь энэ бол бүгд тусгагдсан байсан шүү. За. Тусалбаг шүү. Нэм саналаа хэлэх үү? 1 минут. Яг иргэдээс авах санал зөвлөмж бол хэтэрхий хязгаарлагдмал хүрээтэй байна гэж харагдаж байна л да. 4 дүүрэг 15 хорооны иргэдээс авсан байна гэж байна. Гэтэл энэ туулгалч өөрөө 5 аймаг 37 сум 98 баг те Улаанбаатар хотын 4 дүүрэг 144 хорооны хүрээнд энэ одоо туулгалч нь урсж байгаа. Тэгэхээр энэ дахиад энэ туулгалыг аврыг гэсэн хөдөлгөөний одоо энэ иргэд байна. Эдгээрийнхаа саналыг нэмж тусах хэрэгтэй. Нэмж оруулах хэрэгтэй. Ингэж бид нар эцсийн дүгнэлтэнд хүрэх ёстой гэж үзэж байна.